88.3-аас 7 хоногийн даваагаас Баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцсан болоо эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр 2025 оны 5 сарын 21-ний 5 гараг студид хөтлөгч Ами найруулагчаар өндрөхнөр ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Боосон агуулга худалдаа их үрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарласан байна. За мөн Аргамидаас дээд зэрэглэлийн үс арчилгааны брэнд хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 194 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаад өгье. ami@mjl.radio.com руу та мэйлээр илгээж болох нь за мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсрүү нөрөхөөр шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За магадгүй та холоос тийм ээ гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р барилга 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаягл явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хагаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн захидлыг уншиж хүргэсний дараа та бүхэндээ эфирийн шууд хугацааны өнөөдөр шууд хугацааг нэхэд таны дуу хоолойг өөрчлөх учраас танаа зовлтгүй бас нээлттэй холбогдоорой. Ингээд ирсэн захидлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхний амрыг ирье. Сайн найзууд зөндөө байдаг ч гэсэн бэлгийн харилцаа тал дээр нээлттэй байж чаддгүй болохоор энд та бүхнээсээ зөвлөгөө өсөд бичиж байна. Би нөхөртөөгөө үерхэд 20 жил, бэлгийн харилцаанд ороод 16 жил, гэрлээд 13 жил болж байна. Анх бэлгийн харилцаанд орохдоо нэг шөнө 2-оос 3 удаа бэлгийн харилцаанд ордог байлаа. Хичээлдээ ч хүртэл анхаарч чаддгүй урд шөнийн жаргал бодогдоод байдаг тийм л байсан юм. Ингээд төрснөөс хойш багасаар байгаад одоо бараг цагаар 10 хоногтоо л нэг ойртол ойртно. Заримдаа сардаа нэг ч юм уу. Гэхдээ энэ нь бараг нөгөө ёслоод өнгөрнө гэдэг шиг л болдог боллоо. Тэгээ асуухаар ядраад ажил ихтэй байна л гэдэг юм. Эрэгтэй хүний бие байнга хийгээд байж болохгүй гэдэг нэг юм алтартаа тайлбартай. Тэгсэн ч би нөхрөөсөө өөр хүнтэй ерөөсөө ойртож үзээгүй. Үзэн гэж огт боддгүй. Нөхөр маань өдий болтол өөр эмэгтэйтэй нэр холбогдож байгаагүй. Харин би гэдэг хүн байнга л хүссэн нөхрийгөө оролдоно. Ихэнхдээ амжилтгүй. Ингээд сүүлийн үед би өөрөө ч сонирхолгүй болчиход байна. Тэрнээс болоод ч тэрөө бид хоёрын харилцаа сайнгүй болчиход байна л да. Та бүгд зөвлөд өгөөч. Бид хоёр хоёулаа 37 настай. Нөгөө л нэг хэвийн хүмүүсийн хэлдгээр байнга л уламжлалт аргаараа л хийдэг гэхүү дээ. Би шинэ юм турши ингээд хийгээд ямар ч нэмэргүй. Эрэгтэй хүний чадвар муудна гэж байх уу? Эсвэл нэг хэвийн харилцаанаасаа уйдаад байдаг юм болов? Одоо нэрээ зүгээр л хоёр биений харсан хүмүүс л байна да. Хоёулаа бэлгийн харилцаанаасаа уйдчихсан. Бараг эхлээд яаж дуустдаг энэ тэрийг хоёулаа цээжээрээ мэднэ. Ямар ч сонирхол байхгүй болчихлоо. Яах ёстой юм болоо гэсэн байна. За хоёулаа 37 настай ийм хосууд юм байна. Тэгээд ер нь бол за авчлаарай. Анхнаасаа хамт байсан л юм байна л да. За нэг гэр бүлийн хоёр хос тийм ээ хоёулаа бэлгийн харилцаанаас уйдсан тохиолдолд яг яа тийм бэ? Ийм тохиолдол байсан уу тийм ээ? Хосуудад маань зөвлөд өгөөрэй. Яг юм байдалд орж исэн энийгээ тэгээ даваа гарсан гэж ийм одоо зүйлийг даван туулсан бол манайхан бас сонсогч бүсгүүд маань зөвлөд өгөөрэй. Яг өмнө нөгөөндөө загтлаа орчлээсэн л да. Нэг бол нөхөр нь уйдсан. Нэг бол эхнэр нь уйдсан байсан болохоос хоёулаа одоо ингээд уйдсан, залхацсан гэж байгааг бол анх удаа сонсч байна. Яа тийм бол нэг хэвийн уламжлалт байгаад ахаар тэгдэг юм болов. Эндээ яаж нэг өөрчлөлт хиймэрч юм битээ тийм ээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй мэдээж хэрэгний дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй нээлттэй холбогдоод яг ийм байдлыг даван туусна уу? Сайхан зөвлөд өгөөрэй. Тэгээд юу гадаг юм лээ. Ягаад цагтл бичээд ягаад эмчээс зөвлөгөө авдаггүй ч мэрэгжлийн хүн дээр очиж хүн гэдгсэн чинь бодит хүмүүсийн туршлага тэг хүмүүс ингээ холбогдоод ярихад эндээс маш олон зүйлийг ойлгож мэдэж авдаг гэж хэлжсэн. Тийм болохоор эмчээс асуусан байсан ч гэсэндээ заавал цагтл бичиж сонсогчдын маань яриаг сонсох гээд ингээ хүлээгээд идэх хүмүүс зөндөө олон юм билээ. Яг нэг хүмүүсийн өөрсдийнх нь туршлага өөр байдаг учраас тэрийг сонсоод нэг нэгэндээ зөвлөд өгвөл илүү гой санагддаг юм шиг байна. Тэгэл бичдэг юм болоо даа л гэж боддөг юм. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргье. За өнөөдөр бид бүхэн ярилцж байгаа сэдв нэг гэр бүлийн. За нэг гэр бүлийн гэлтгүүдээ хосууд хоёулаа бие биенээсээ уйдчихсан юм. За бие биенээсээ ч гэлтгүүдээ бэлгийн харилцаанаасаа уйдсан бүр үнэхээр за эхэлжил байдгийн ингээл дуусчил байдаг юм дөө гэдэг ийм байдалд орж үзсэн үү. Тэгээ хосуудын хувьд бол хоёулаа яг 37 настай юм байна л та.
За энд орчноос илүү чи гоё романтик буудлын дээр ороод хоёулахнаа байгаад өгөөч. 37 та хүмүүс инкээрч одоо яах юм болж байна тамнэ гэсэн байна. Харин нэр орчин яадаг юм бол тэгээ хоёулаа тэгээ юу яадаг юм бэ? Шинэ байрлал ч юм уу, шинэ ямар нэгэн той ч юм уу ийм бол огт туршаагүй яг уламжлалт буюу эмэгтэйн дороо, эрэгтэйн дээрээ яг ийм байдлаар олон жил болцсон юм байна л да. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй. Гоцор зөөн захиагаас сонсож амтсан үг нэ. За асуудын бэлгийн харилцааны талаар ярилцж байна. За ихний сонсогч байна уу? Байна. Байна уу чим төргий? Миний шууд төлөв. Тийм байна, холбогдсон байна. За. За сэдвээ сонсоо. Сэдвээ сонсон. За. Саяны захианы эзэнтэй яг ижилхэн юм тохиолцоод. Яг ижилхэн байдалтай байгаа гэсэн үг үү? Тийм найлцаа. Ихтэйгээс аваад 2 хүүхэдтэй болсон. Тэгээд энэ сүүлийн 2-3 жил яг л иймэрхүү байгаад. Салтаныг удаа сексуалшин тэгэл Тэстэй мэдрэмж өгөх байсан гэх юм уу? Нэг бол өөдсөн гэх юм уу? Тэгэхээр танаа хүний хувьд ямар вэ? Байна. Таныг сонсож байна. Танаа эхнэрийн хувьд адилхан юм уу? Манай эхнэрийн хувьд бас адилхан. Нууцшул хэд орчим насны хүмүүс вэ? Таныг ойролцоол юм байна тий. Яг л тий. Тэгэхээр хоёулаа за ийм л байдаг даа гэж байж байгаа юм. Тэгэхээр хоёр одоо юу гэдэг орчноос олж үзсэн үү? Комент хэсэгт хүмүүс орчноос олж чи хоёулаа байгаа чи гоё буудал модал орооч гэсэн юм. Тэгэж үзсэн үү? Үзсэн. За. Тэгээд нэг бас нөлөөлөө. Юу ч хоёулаа нөгөө жоохон уламжлалт хийм маягтай хүмүүс. Тэгээс өөр юм тасч үзье. Тэгэхээр бохгүй лаад. Яг орчноос олж үзээ. За тэгвэл одоо бүр бай гэж бодоход той ч юм уу туршиж үзсэн үү хоёр? Той харин хоёулаа нэг сонирхолтой байгаа. Тэр тал дээр юу? Тий. Тэгээд эсэн шидэл харж үзсэн дээ болохгүй байсан ч тэгэл нэг хайш нэ гэх юм уу тэгэл маа яа бүгдээ л харж үзсэн дээ. Тэгэхээр ерөнхийдөө жоохон уйдах, залхах тал руу гол орчод байгаа юм тий. Тэгэхээр одоо шинжилэлт хийхгүй болохгүй юм аа да. Харин та эхнэр тэгээд сайхан нээлттэй ярилцаад нэг үзээрэй. Бүр болов. Мэргэжлийн үний зөвлөгөө аваарай. Баярлалаа танд. За. Орчноо бол сольж үзсэн гэдэг чинь тэгээд яг шинэ юм бол турших тал дээр хоёулаа санаа нийлэхгүй байгаа гэдэг чинь. Тэгэхээр одоо яг ямар ч юм бэ те. За дараагийн сонсогч байна уу? За радио өндрөөрөө сонсогч байгаа. Байна таныг сонсож байна. Сайн байна уу чимэн төргий? Яг нэг юм асууж тасаа. За. Энэ одоо яг ямар өчтэй юм би бас өөрөө ч аль сэтгэл амар тийм нэг үүтэй сэвтэж байгаад байгаа юм шиг. Сэвтэх гэхээр яасан таны гомдооц юм уу? Хил гомдоос л хүнстэй. Тэгээд тэрнээсээ болоод хүсэл буурчаад байна уу? Сэтгэл таахаар яг нэг юм хүсэл байдаг. Яг нөгөө гомдлон төрүүлж боддог. Би наад яг нэг даш. Би чөөрөг яг нэг тийм нэг даш. Хоёр оршсон хүн л байгаа тийм үү? Хоёр оршсон. Тэр сэтгэл яг нэг амар хатгалтай байгаа. Тийм ээ тий. Хатгалнаас болоод юм байна. Тэгэхээр таны хувьд бол та хоёрын хувьд сэтгэл байдал нөлөөлөд энэ тий. Та ярилцаж нүгүүлсэн. Би яг ийм асуудал би анхны нэвтрүүлгийг байгаад баярлаа. Тэгээд яг ийм асуудал яг ярьсаа сайн юм.
Яаж гартын болоо. Айгуу хичээд. Уул нь харилцаагаа хэвэн болгох ч муу радыг. Гэтэл таны гомдол Тийм байгаа. болмоор өвөн зүрх маань хийж чадгамаар байгаа даа. Тэгтэл ингээд таанаас нэг юм хард бүгдээ. Тийм байна тий. Харахаар л Тэгээд өөр юм төвшид үзээ тэгээд өөрийгөө амар хүчтэй. Тэгээд нөгөө хүн тасалж нэг л оршсон. нөгөө хүн маань ч итгэхгүй, таа ч итгэхгүй. Итгэхгүй. За тэгвэл хайлаа одоо би бүр хаач ч үгүй гэсэн за одоо хайлаа угаасаа юм чиптэр хайлаа ямар амьдрал юм. Хайлаа тийм болохоор хатыг чиптүүтэй. Тэгэхээр үгүй. Нэр ахгүй. Хатан баасан гэсэн асуудал үдээж ахгүй. Яасан ашаа. Салахгүйгээр тэгэл яг энэ чигтээ ингээл байгаад их юм ойлоо. Энэ чигтээ байгаад байна. Гэтэ та яг тэр хүнээс юу хүлээж байна? Би би өөрийгөө ч бас үлээд айлгах гэдэг. Уучлалт гуйхах ч юм уу, нэг бол тийм surprise ч юм уу те. Нэг тийм юм одоо итгэх санаачлах гэдэг ч юм уу, тиймэрхэм хүлээгээд байгаа юм болов уу? Яг чин сэтгэлээсээ уучлалт гуйхах ч юм уу те. Нэг бол танд гоё surprise бариасаа гэдэг ч юм уу. Нэг бол одоо өөрөө итгэх санаачлаг гараад санаачлаад өгөөч гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү хүлээлт танд байна уу? Бага харин тий. Яг ийм л юм яваад байна да. Тэгээд яг тэгээд чаал ундаа мэраа. Юмиг юусээ. Тэгээд би ч өөрөө бас ингээд атраа юм хатгаж чадсан. Чоо хийх. Ik niet altijd goed afschieten. Ik tусаад идэх болов уу? Магадгүй та уучлахгүй, тэр хүн уучлахгүй байхгүй хоёр талд ойлголцохгүй яваад байгаа болохоор сэтгэл зүйн асуудлаас болохоор ч нөө хүн гомдцсон чи яаж бэлгийн харилцаанд орох вэ тийм ээ. За утсан тасарчлаа. Одоо сонсч маань сонсч байгаа байх тийм ээ. Нүр нэг хилүүл яад юм дээ. Гомдоод байна. Чи намайг ингэсэн ингээд өгөөч гэвэл одоо нөгөө маань ойлгох юм болоо яах юм бол. Тэгэхээр нөгөө бэлгийн харилцаа гэдэг юм чинь дан ганц эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие физиологийн асуудалтай хамаатай биш юм байна л да. Сэтгэл зүйтэй бас холбогдоод байдаг. Тэгэхээр магадгүй тэрийг асар их гомдол яваад байгаа бол хэвэн байхгүй л болоо да. За хамтран ачиж танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар боос агуулах худалдаа их хөрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаага зарласан байна. Тэгэхээр боос агуулах худалдаа нь их хөрсийн баярыг тохиолдуулаад за баярын уур амьсгалыг бэлэг дүүрэн болгох бэлгийн багцуудыг агуулгын үнээр нь худалдаалж байгаа юм билээ. За мөн 200 сая төгрөгнөөс дээш худалдаа авалтаа бүрд бэлэгтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр албан байгууллагууд ажилтан болон тэднийхээ бяцхан өрсөж зориулсан баярын бэлгийг нэг дороос чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломжтой хэлбэр ухаалаг шийдэл болно гэсэн үг. За гэр бүлийн гишүүн хайртай дотны хүмүүстэй хямд үнээр чанартай бэлэг сонгох боломжтой байх нэ. Одоо хамаатан садныхаа хүүхдүүдийг баярлуулдаг тийм ээ. Олон хүүхд баярлуулдаг бол боосоо гос зориод очоорой. Тэгэхээр их хөрсийн баярын бэлгээ боос агуулах худалдаанаас баярын бэлгүүдэд чанартай дээрээс нь маш өргөн сонголттойгоо гинтийн бэлэг боломжоор дүүрэг худалдаа авалт хийгээрээ дэлхийд танигдсан брэндүүдийг агуулгын үнээр буюу 2000 нэр төрлийн өргөн сонголттойгоо тэгээ 200 сая төгрөгнөөс дээш худалдаа авалт бүр танд бэлэг өгнө гэсэн. Тэгэхээр хямд үнэтэй байгаа, өргөн сонголттой байгаа. Дээрээс нь 21 жилийн туршлагатай байгаа. За Bonobon байна, Bibita байна, Simply байна, Cobbler Blocks зэрэг дэлхийд танигдсан бүтээгдэхүүнүүдийг за агуулгын үнээр нь худалдаа авах боломжтой байх нэ. За ажиллах цагийн хуваар нь болохоор ажлын өдрүүдэд 9-өөс 19 цаг, амралтын өдрүүдэд 10-аас 19 цаг хүртэл ажиллах юм билээ. За хаяг байршлын хувьд болохоор салбар 1 нь 5 шар ингэжин худалдааны төвийн хажууд боос агуулах худалдаа байна. Салбар 2 нь Гандангаа сургуудад мандах их сургуулийн зүүн талд нь боос агуулах худалдаа гэж байгаа хан. Холбогдох утасны дугаар нь 99 тэгтэг 58 23 99 тэгтэг 58 23 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан боос агуулах худалдаа их хөрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаага зарласан байна. Үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Алло. Байна. Хүчимдүргээ. Хүчимдүргээ. За, илүү сэдв сонсцсон тий? За, нэвтрүүлгийг сонсч байна та. За. Яг нэг өөрийн туулаад одоо үрдэнгийн зүйлээсээ нэг яг тийм үү? За. Я одоо нэг
2 жилийн өмнө бас л яг иймэрхүү зүйлтэй нүүр тулж ирсэн. За. Одоо нэг 40-од насны төдөөд байгаа. Яг тэгээд хүмүүс чинь нэг өөр хөөхд амьдрал гэж явсараа жагаад нэг юмд ингээд очтгий юм шиг байдаг. Тэгээд нөгөө сэтгэл зүгээ мэдрэхгүй явсараа жагаад тэгээд оролдлого хийх юм уу би бинтгээ ярилцах юм уу иймэрхүү юм ингээд ерөөхдөө хөгдүүлээд байсан шиг санагдав. Тэгээд ирээд маш олон оролдлого хийж үзхийг ингээд таасан дээр бичиж байгаа хэрэгжүүлж хийсэн. Тэгээд хамгийн шинэ ингээд одоо чинь бид нар говьчид насны гараад ирэхээр ингээд ялангуяа одоо амьдсан гэр бүлүүд бас ингээд хоорондоо ингээд жоохон хөндөй болчдөг. Бид одоо шинэтэйгээ хамгийн анхны оролцох нь болцоо хийж ирсэн. За. Тусад хоёулахнаа болцоо хоёулаа хоорондоо ярьсан. За. Ямар ч ажилтай сар болгоныг болцоо хийжээгээд тэгээд тэр болцооныхоо өдрөөр бүх юм хаашин тавьж байгаа сайхан ярилцаа. Я боломж нь болоод бас бодлоор талах юм уу? Тэгж хоёр биендээ цаг гаргаж ирсэн байна тий? Яг хоёуландаа. Яг хоёулаа. Тэр бол их үр дүнтэй санагдсан. Хүний сэтгэл гэсэн онгоогоод одоо бид чинь гэр бүлтэй чинь гадуур харилцаагаар ямар нэг болцоо хийх юм уу тийм юм байхгүй шүү дээ. Тэр ер нь болцоо гэдэг бол хүнийг ингээд дасаж ингэж хэвчүүлж өгдөг тийм одоо зүйл байна гэж миний хувьд бол тэгж мэдэрсэн. Тэгээд тэрнээс хойш одоо сүүлийн 2 жил одоо би тэр маш тогтмол харилцаатай байгаа. Бэлгийн харилцаа сэргийлсэн байна. Тэр өдөрт яаж хийж байгаа нэг бэлгийн харилцаанд орж байгаа тий? Хүслийг сонсож байгаа. Тэгээд бас нөгөө нэг ихнэрээ ажил дээр бас заримдаа дуудаад хоолой идэх юм уу те. Тэр үед ихнэрээ гоё жоохон бэлэмэлийг бэлдээд юм уу. Тэр дэхтэй миний нөгөө дор сонирхлоор иш зүгээр одоо ордлого хийж хэлж байгаа байхгүй. Тэр маань явандаа үр дүнтэй болоод тэгээд би тэр харилцаа ер нь байцсан сүүлийн нэг жил болоод бүр сайхан болсон. Одоо хэмрийгээ яавал сайхан байна уу? Тэрийг нь одоо ингээд мэдэж аваад сайхан хэвчээ нөгөө сквертээр ихнийгээ бас нэг тавиулж үзсэн. Ийм мэдрэмжийг бас өөрөө авах бас сонирхол юм байна. Тэр ер нь артлага хэрэгтэй. Хэрэгтэй хүн жоохон санаачлаг гаргах юм байна тий. Ер нь аль нь ч байсан санаачлаг жоохон гаргаад оролдоодлох юм. Оролцоолыг сайн хэрэгтэй. Тэгэхгүй бол ирээний хоёр харилцааг хажуу талаас нь одоо найд нөхч юм гэр бүл юм уу тэгэж нөгөө нэг зохицуулж өгч чадахгүй шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр ер нь би бинтээ чөлөөтэй оролцоо маш их сайн хэрэгтэй байгаа. Тэгээд ер нь хоёр эрэгтэй хоёр нь амьдрал чинь нөгөө дэлхийн харилцаан дээр л ерөөхдөө тогтцоо шүү. Шүү дээ. Тэгээд одоо тэгэл би тэр нэг өрөө байранд 3 хүүхэдтэй гэсэн тэгэл хүүхдүүдээ сургуульд нь явсан хаагуур нь би ажилласаа түр гарч ирээд гэртээ ирэх юм уу те. Тэсмэтсэн ардлууд маш сайн их. Тийм байна. Ёстой хөөрхөн арга байна шүү дээ. Нэг нэгэндээ цаг завааргаад эхлээд нь сэтгэл зүг тайван болгох чинь дараад нь биедээ цаг гаргаад тэгээд шинэ юм туршиж эхэлж штэ тийм ээ. Тэгээд нөгөө ихнэрээ ингээ болтонд өргөчээр хүн дараа нь ингэж бодсон байсан. Энэ ихнэр ийм хөвцсөн бодвол над гоё байсан ч юм уу гэ дараа нь тэрийг өөрөө авч өгөөд өмсүүлээд ингээд хамт явдаг ч юм.
Тэр нь бас ингээд надад бас өөрт сайхан болчихж байгаа. Хоёрдугаар ихнэрт өөрт сайхан болчихж байгаа байхгүй. Тийм байна. Өстө хөөрхөн арга байна. Олон хосууд туршиж үзээсэй. Баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа арга сайхан өнгөрүүлээрэй. За. Хөө, яста бодит туршлага ороод ирлээ. За яасан байх нь? Харилцаа хүнд ирсэн, бэлгийн харилцаанд орохоо болсон. Тэгвэл хамгийн ихний арга хэмжээ сэтгэл зүйрүүн хандж эхэлсэн байх нь шүү дээ. Тайвшруулсан байна, болцоонд явж эхэлсэн байна. Нэгэндээ цаг гаргаж эхэлсэн байна. Нэрэл нийгэм биднийг ингээд хоёр биендээ битгэл хүүхдүүдтэй ч зав гарахгүй болтол нь ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр аргачгүй юм шиг дараагийн сонсогч байна уу? Хайрхан байна уу? За радио онтраагаар сонсогч. Байна. Сонсож байна. За шуугаад явж өглөө. За, энэ юу вэ? Сонсож байна нэг. Яаж байна? Сонсож байна уу? Байна. Сонсож байна. Энэ асуудал энэ түрүүн ойлгож байгаа талтай тийм. Өөдөх талтай тийм. Тий. Өөдөх талтай тэгээд би тодорхой сэтгэл зүйчдэр хандаад зөвлөгөө бас эргэжтэйгийн талаас нь бас жоохон нэг жинмэнэгтэй юу жоохон сулрын шийдвэртэй гоо жоохон дургуй тал болтой. Жин нэмээд хаар тий. Тэгээд түдүүд хандаад тэгээд бибиндээ ажиотхоор тэр түрүүн ярьдаг нэг яриад тэгээд Байрд доторх тэр бивэнд ханд өнөө секстэй байрд мандаа өөрчлөж жоохон тийм өөр маягаар тэр үстэй юмныг жоохон санаачтай тэгж яахгүй бас үгүй тэгж л байдаг. Тэгж л бас доторхой нэг үеийн тэгж даман тоосон болохоор энэ жишээ авах тэгээ иймэрхүү маягаар үзэж юугаа сэргийж өгсөн. Байрлалаа солиод шин сод юм туршсан байх нь тийм. Тэр үе чи бол одоо эд үе даавгч. Тэгээ жоохон тийм баг чин юу юм уу тэгээ жоохон суугаа усаж бас жоохон тийм нэг ихтэй хүн жоохон суулрлуу гэж дургу болох талтай байдаг шүү дээ. Тэгэхээр жингийн асуудал. Тэгэхээр жоохон тодорхой юу бас эмч юм уу сэтгэл чандаад. Тэгээд бивэндэн тодорхой тийм санаа тавиад тэгж жоохон өөрөөсгөр хандуулаад өөргөө шинжилээд ороод тэгээд яга хэрэгтэй гэж би өөрөө бас нэг зөвлөгөө өгөх гэдэг. Тийм байна. За баярлалаа танд. За арга сайхан өнгөрүүлээрэй. За сэтгэл зүйч. За эрчүүдийн хувьд бол жингийн асуудал дээр нэмэгдээд ирэхээр ер нь дур хүсэл жоохон буурч гад идэх шүү. 37 бол эд сайхан насан штэ. Тэгэхээр энэ тал дээр би бидээ жоох анхаарал хандуулад шин содын юм туршаад за бай гэж бодоход байрлалаа солиод үзээрэй гэж тэгж байна. Дараагийн сонсогч байна уу? Байна уу сонсогч холбогдсон байна? байна. Байна уу? Байна. Радио онтраагаараа. За. Өтсөн. Бас сэдвээ сонсцоо хоёлаа тийм ээ? Байна сонсож байна. Миний яриа надад сонсогдоод байна. Та спикерээр ярьж байгаа юм байна тэгвэл тий? Спикерээ болоорой. Үгүй шууд уцаараа ярьж. Таны дуу хоолойг эндээс нь өөрчилсөн байна. Тэгээ тэгж байгаа хаа. За. Аремэн тий. Би юу сонсчлаа тань. Эхний тэр яг сонслоо. Би бол одоо яг ганц би юм байна. За. Тэгээд одоо яг систем салаад одоо 3 жил болж байна. За. Тэгээд ер нь л яг энэ сэдв дээр хэлэхэд ер нь иймэрхүү харилцаа нэг хэсэг удахаараа ер нь тэгэл танаач тэгэл салах шалтгаан болдго юм шиг байлаа. Бэлгийн харилцаа холдоод ингээд нэгнээс өөдөд эхлэхэр үү? Яг өөд юм уу?
Яг ер нь тэгэл нэг хоёр талтай ажилтай. Тэгээд ажиллаа тарж ирэл оройн цог байхад тэгээд эхэндээ бол тэгээд шөндөө нэг хоёр гурав хаяа тэгээд дөрөвч хүн хамаагүй хийдэг байсан. Тэгээд тэр сүлдээ шөндөө нэг болоод тэгээд сүлдээ өдөр нь уцсаар тэгсээр болдог. Тэгээд тэрэн дээр өөртөө ямар нэгэн арга хэмжээ авахгүй болохоор ийм байдалд хүрдэг юм шиг байлээ. Таны хувьд бол арга хэмжээ аваагүй хөөсөө болоод ерөнхийдөө одоо ингээд салчаад байна гэж нү тий. Тий, ер нь тэгээд өөртөө ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй л тэгээд тэр маань тэгээд сүүлдээ нэг жоохон хэрүүл болох шалтгаан болоод байт юм лээ. Бэлгийн харилцаа холдоод ирэхээр маргаа үсч эхэлж байгаа юм. Тэгээд нэг хахтар сүстэй юм болоогүй жоохон жижиг юмнаас ахуулаад тэгээд хэрүүл болоод идэв. Тэгээд энэ дээр анхаарал тавиад өөрсдөө хоорондоо маш сайн ярилцаад тэгээд биений нэг ойлгуулцал хамгийн чухал юм шиг байлаа тий. Яг үнэн тэгээд анхааруулж штэ бүр тий. Тэгээд би бас нэг дээр урдны нэвтрүүлэг сонссон юм аа. За. Нэг одоо би гинтэж өгснээс болоод одоо нэг бэлгийн амьдрал нөлөөлж байгаа гэдэг нэг тийм сэдв явж ирсэн. Тэгээд тэр би өөрөө холбогдох гэж чадаагүй. За. Тэгээд одоо тэр талаар дахин нэг тийм хүн хийж болдсон болоо гэж. Болно. Нэвтрүүлэг 7 сарын 9 хүртэл хийв үргэлжлэн. Тэгээд тэрнээс хойш бол зогсох бах. Тэр болтол дахиад таны хүсэлтийг үлээгээд авчлаа. Эрүүл мэндийн шалтгаантайгаар бэлгийн харилцаанд орж болохгүй байгаа гэсэн үг тийм ээ? Тий, одоохондоо би бас нэг тиймэрхүү шалтгаантай болчиход байгаа. За ойлголоо. Би нэг сэдв болгоод оруулъя. Баярлалаа. Холбогдоорой. Баярлалаа танд. За, чүсэн хөөсөө. За, өчиг сайхан өнгөрүүлээрэй. За нэг бас бодоол яваад байгаа. Хүнд бас нэг эрүүл мэндийн асуудал үүсээд бэлгийн харилцаанд зайлшгүй орж болохгүй юм шалтгаанууд олон байдаг. Яг энэ захиа бас ирсэн л яваад байгаа. Яг нөө дараалалаараа ингэж явахаар хоошоо жоохон татагдчихад байгаа тэрийг 7 сараас 9-өөс өмнө оруулнаа. За хамтраач хичээ танилцуулъя. За Аргамидас дээд зэрэглэлийн үс арчилгааны брендийг танилцуулъя. За Аргамидас Монголиа компани Канадын Аргамидас брендийн Монголд галбис дистрибьютор байгаа. Аргамидас нь дэлхийн 156 онд худалдаалагддаг дээд зэрэглэлийн үс арчилгааны бренд байгаа. Тэгэхээр хүн бүр гой өстэй болох боломжтой гэсэн. Хамгийн гол нь та өөртөө тохирох шампунь бүтээгдэхүүнийг олох нь яг тийм хэцүү байгаа гэдэг юм а тий. Болохоор мөнгө цагаа дэмий өрөлгүй. За дээрээс нь үсээр тоглолдог юм асуудал байдаг. Хүн болгоны зөв үсэндээ өөрөө өсний онцлогч юм бас өөр шүү дээ. Яг тэндээ таарч юм болох хэцүү байгаа байдаг. Цаг алдалгүй. Та Аргамидасыг ганцхан удаа хэрэглээд үзээрэй. Тэгэхээр 6-аас дээш насны бүх насны хүмүүс хэрэглэж болох нэ. Аргамидас нь маш олон төрлийн сонголтуудтай. За өөрөөр хэлбэл та ямар ч төрлийн үстэй биш болно. Хуурай, гэмтэлтэй, хиймтэй, будагтай, хагдаж тостогддог, салаалцсан, уналт, халзралттай гэх мэт бүх асуудлууд тохирох бүтээгдэхүүн өргөн сонголттой байдгаараа онцлог буюу та өөрийнхөө үсэн тохируулаад ингээд авчна гэсэн. За дээрэс нь машин чигшүүлдэг. За дээрэс нь хуухны баланс алдагдсан, тослогдсон үсний төрөл гэж байна. Үс үнэлтийн эсрэг сет гэж бүр сетэрэ байгаа. За кератинта гэж бас байгаа. Кератинта гэмтэлтэй үсний төрөл гэж байгаа. За хагны эсрэг өтгөрүүлэгчтэй буржгар үснийг гээд аль нь ч тохирох төрлөө сонгоод хэрэглэх боломжтой. За өөрийнхөө үсний төрлийг мэдчихвэл өөрийнхөө үсний төрөлтөө сонгоод ингээд авчих юм байна. За тэгэхээр Нью-Йорк Таймс сонин Аргамидас бүтээгдэхүүний орц найрлагыг үс арчилгаанд хэрэгтэй, үн цэнтэй чухал найрлагатай үр дүнтэй гэж бүр онцолж ингээд бичсэн байдаг юм билээ. Тэгэхээр энэ судалгаа шинжилгээ эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл түүхийн эдийн сонголт нөхөн сэргээх үйлчлэгээ зэрэг маш онцгой анхаарал хандуулдаг байна. За хэрэглэгчний сэтгэл үр дүн маш өндөртэй. Тэгэхээр та үсэндээ яг юу хэрэглэхээ мэдэхгүй байгаа л Аргамидасыг нэг л удаа хэрэглээд үзээрэй. Дээрээс нь манай орны уур амьсгал үсний онцлог тохирох нь хамгийн сайн зохицох нь болохоор чигшүүлэх хийж бүрдэл байгаа. Энэ чигшүүлэх шампунь, ангижруулагч, үсний маск, үсний ойл зэрэг нь багтсан байгаа. Шар өнгийн цавлгаатай гэсэн үг. Өнгөөр бас өөр уралчт юм билээ.
За дээрээс нь гэмтэлтэй усны шампунь маск 8 жилийн судалгаанд үндэслэн гаргасан салааны хэмжээний үйлчлэг гэртээ их болдог байна. За ус уналтын бүтээгдэхүүн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ус уналтыг зогсоох нь шинэ ус сургалтыг маш сайн дэмжиж ингээ өгчихнө. За ус арчилгааны бүтээгдэхүүнээс гадна биеийн шингэн сан байна, биеийн тос байна, нарны тос зэрэг бүтээгдэхүүн бүгд байгаа гэсэн. За олон улсад буюу Орос, Швед, Шинэ Зеланд, Вьетнам, Австрали, Англи, Араб зэрэг улсуудад өндөр үнэтэй, маш өндөр үнээр зарагддаг юм байлээ. За та хаанаас авах юм гэхээр Аргамидас цэг имэн сайтад бүх бүтээгдэхүүн үнэтэйгээ ингээд орсон байгаа. Гадны сайт руу ороод үзвэл энэ бүтээгдэхүүн бол арай үнэтэй байгаа гэсэн. Харин Аргамидас Монголын аль биесний дистрибьютор болохоор Монголын хэрэглэгч нар танигдах цаг хугацааг өвч хямдралтай үнээр худалдаалж байгаа юм билээ. Тэгэхээр сайт руу нэг ороод үзээрэй. За холбогдох хүчний дугаар нь 8865 70 8865 70 гэсэн дугаар байна. За дээрээс нь гэрэл борлуулагч болж хамтран ажиллах боломжтой юм билээ. Хэрвээ та хамтран ажиллахаар бол ийшээ бас холбогдоод асуугаарай. Баярлалаа хамтран ажилласан Аргамидас дэд зэрэглэлийн ус арчилгааны брэнд байлаа. За нэг хэрэглэж авч үзмээр санагдчихлаа. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Яг маш олон юу яж. За саний сонсогч бол хэлсэн хамгийн гол шпинууд юу байсан гэхээр ийм байдалтай удаа явал гэр бүл салтгийн билээ шүү л гэлтэй гэж. За сүүлийн сонсогчийг авъя байна уу? За сонсогч спикер чи явуултраагаарай. Оройн нэмэнд. Байна. Сонсогч. За хоёлаа сэдвээ сонссон тий? Сонссон. За миний хувьд бол яг тийм асуудал бол байхгүй. Тэгээд ерөөдөө өөрийнхөө мэдсэн хэрэгжүүлдэг зүйлээ дотроо аваад тийм үү гэж бодож байна да. Харин хүмүүст зөвлөгөө олгох гэх юм уу тий? Хойлоод 2 минут тань. Амжин тий? За. Тэгээд ерөөхдөө манай монголчууд нь одоо нэг юм бүрэг ичим хийж юм уу? Одоо саяны ярьсан хүмүүсийг сонсоход бол ерөөхдөө нэг юм уламжлалт байдлаар хийдэг ч гэдэг юм уу? Тэгээд одоо шинэ зүйлсийг туршиж хэрэгжүүлэхдээ таарах. Тэр нэг юм одоо монголчуудын өмд нэг юм таанасаа байгалах нь өгөгдөл шүү дээ нэг юм ичим хий. Гэхдээ одоо бид нар чинь бас хэдэн онд ямар зуунд амьдарч байгаа байлээ. Тэ бүх мэдээллийг сурвалжууд анаас олж харж үзэж болж юм. Тэгэхээр ер нь бол айгүй шууд хэлэхэд бол аян одоо илчих болчих айгүй жоохон заван байгаа ч юм. Ичих болчихгаагүй юм жоохон суралцсан. Цээргүй байгаа ч гэж юу. Тий, цээргүй тий. Одоо тэгээд нэг л сонсохоор амьдрал ахын тогтсон, хүүхд цогтаа гаргацсан тийм хүмүүс байх юм. Одоо л өөрсдийнхөө төлөө жоохон жинхэнэ замбраагүй тий. Гэхдээ тэр чинь гэр бүлийн гадуурх гэсэн үг шүү дээ. Тэгээд зүгээр бодохдоо тий. Тэгээ үргэлж ихнэрээ гоёор бодоод таа. За. Тий. Тэгээд энийг бүр даалдах хүнсэртээ суулгах байхгүй юу? Тий. Тэгээ гоё гэж бодоод байвал хөсөн үсээгөө хөсөн таашаан тэгээд бүх байж болох бүх зүйлсийг заван бүхний хий. Тий. Тэр бүхэн чинь илүү сонирхолтой санагдана. Эмэгтэй чинь илүү өөр таашаал аавна. Мэдээж нэг боломжтой байдлаар ингэж хийгээд байхаар чинь одоо өдөөгдөх чигш байт юм юу байдгийг тэгэл дурхаанах энэ чинь бүгд боломжгүй шүү дээ нэг. За хоёрдугаарт нь юу гэхээр ирчүүд өөртөө эрүүл мэндэд анхаараач. Одоо ядарч ингэж гэж одоо 36 7-тоо залуучууд юм яриад хар би бүр гайхаад байна. Ядраад байна уу? Тий. Одоо тэр ирчүүд бол одоо зөв хоол ундаа тэр тестостероноо сайн дэмж, сайн унтаж амар тийм ээ. Би бол одоо өглөө би бол төч гарцсан. Гэтэ өглөө ингээд үүрээр ингээд өстө хөвчөрж байхгүй юм байхад бол жоохон санаа зовлоо шээ. Тэнгүүтээ маргааснаас нь нойроо машин авахыг хичээдэг. Ер нь иддэг янз ийм кан хэрэггүй. Хүн бол ер нь яг 10 цагт унтаал бүх чанартай унтах хэрэгтэй. Нойр бол ер нь бүх юмны юм байхгүй юу? Сайн амраад л авах хэрэгтэй юм байна тий. Сайн амраад л авах хэрэгтэй тий. Өөрийгөө амар тестостероноо сайн дэмж. Тэгээд чөлөөтэй байгаа төхөн. Тий, тэгээ энэ идэж ууж байгаа юм хоол хүнснээсээ бас одоо чи заавал одоо нөгөө фитнес жимдээ явж бие хөгжүүлэхтэй биш байхгүй юу?
Тэ одоо даалгавар энэ харж хахад 35-аас дээш насны залуучууд ийм асуудал гараад ирж байна. Тэгвэл бие хөгжүүлэхтэй биш. Энэ талынхаа харилцааг одоо илүү урт удаан хугацаанд тогтвортой байлгахын тулд эрүүл энд одоо илүү их анхаарал тэгээд явбал зүгээр байхгүй. Босон шөрөн зэрэг байхгүй шүү дээ. Харин одоо дунд хөлнийхөө булчинд анхаараач л гэд. Тий. Тийм байна. Дунд хөлнийхөө булчинд анхаарцгаая гэж. За баярлалаа. Маш ойлгомжтой хэлж өглөө. Баярлалаа. За. Арга сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. За өнөөдөр холбогдсон хамтайсан сонсогчдоо баярлалаа. Манайхан тэгээд авах гэхийн ухаанаар хандхаа мэдж байгаа. Гэхдээ нэг буруу юм хэлсэнгүй болов гэж бодлоо. Эрүүл мэндэд жоох анхаараач ээ, нойроо сааваач ээ гэдэг бол зөвүүл ах. Ирчүүд маань ялангуяа эрүүл мэндэд их муу анхаардаг нь үнэ. За энэ төргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Аамын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бос агуулга худалдаа их хурсын баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаа зарласан байна. За мөн Архамитаас дээд зэрэглэлгүйс арчилгааны бэрээнд хамтран ажиллалаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.